За сайн байцгаана уу? Та бүхэндээ Elim 327 компьютерийн онцлогооны төхөөрөмжийг танилцуулж байна. За манай компьютерийн онцлогооны төхөөрөмж 2000 оноос дээш бүх төрлийн машин таарна. За манайхаас 3 жилийн баталгаа өгж байгаа. За та бүхэндээ болохоор Toyota брендийн Prius 30 маркийн машин уншиж үзүүлнэ. За манай компьютерийн онцлогооны төхөөрөмж ерөөхдөө ийм байгаа шүү. За хамгийн түрүүнд болохоор OBD-ний залгууртаа төхөөрөмжөө залгах чинь. За хоёр дахь нь болохоор төхөөрөмжөө татаж аавна. Samsung-ийн хэрэглэгчдэн Play Store-оос iPhone-ийн хэрэглэгчд болохоор App Store-оос юм Car Scanner Elim OBD 2 гэдэг аппликейшнийг татаж аваад за манай ерөөдөө бол аппликейшн маань ерөөдөө ийм. За хэдүүлээ аппликейшн эхлээ холбоно. За 4G шаардлагагүй сүлжээгүй нөхцөлд болно гэсэн үг. За Wi-Fi-раа холбогдно. За Wi-Fi-раа оронгууд OBD 2 гэдээ ороод байна. За энийг сонгож идэвхжүүлээд за буцаад аппликейшн руу орчин. За аппликейшн руу ороод settings руу ороод эхлээд машинаа сонгох чинь тийм ээ. Connection profile дээрээсээ 3 дахь руу н орж чинь. За Toyota гэдгээ сонгоод Toyota бол Toyota, Lexus сонгоч шүү. За Toyota гэдэг рүүгээ ороод машиныхаа маркийг сонгоно. За Prius 30 маркийн машин сонгох гэж байгаа учраас Prius Generation 3 10-оос хойш. За энийг окей. За буцаж гараад шууд connect авчиад арчнаа. За ингээд ерөөдөө бол машинда холбогчно гэсэн үг. За та бүхэндээ жишээ нь тэр нэг airbag-ны гэрэл авсан байгаа. Airbag-ны гэрлийг унтрааж үзүүлье. За машин онцлогтой болохоор зүүн гар талаасаа дээрээсээ 2 дахь энэ diagnostic critical codes гэдэг энийг чекний зурагтай юм руу орлоо. За бүтэн онцлогонд бол бүгдийг чеклээд RAID авчиад арчна. За би жишээ нь зүгээр нэг airbag-ны гэрэл унтраач байгаа учраас энэ airbag гэдгээ сонгоод RAID. За ингээд алдаа хараад явчихна гэсэн үг. За гарчсан алдаа маань ерөөдөө ийм алдаа байгаа. За алдаагаа ерөөдөө хайхын тулд Google-ээс алдааныхаа кодыг бичээд машиныхаа брендтэй бичиж хайнгууд ерөөдөө бол засвартай байгаа юмнууд нь гараад ирэх шүү. За энийг устгахын тулд clear төвчөрөд овч дээрээ дарчин. За хамгийн дээдлийн сонголоо. Окей. За тэр гэрэл маань унтарсан. За хибрид машинууд болохоор ерөнхийдөө батарейг үзэж бас болж байгаа шүү. За батарейгаа үзэхийн тулд баруун гар талаасаа дээрээсээ 2 дахь энэ O sensor цэсрэг орчин. За энэ лүг орчоод энэ нэг юулэрийн товчон дээр дараад хайх цэс дээр нь батарейг авчиж чинь. За батарейг бичингүүт за ингээд блокороо бүгдээрээ гараад ирчих. Бүгдээрээ гараад байна. За бүх ерөнхийдөө бол хибрид батарейны ерөнхийдөө бүх мэдээлүүд нь гараад ирнэ гэсэн үг. За ерөнхий хувь нь гараад ирж байна. За блокруудынх нь вольтнууд нь гараад ирнэ, ерөнхий цэс нь гараад ирнэ. За ерөнхийдөө иймнүүд байна. За 3 дахь үйлдлийн систем нь болохоор animation test гоор бохирдлоо үзэж болж байна. За бохирдлоо ингээ харчна гэсэн animation test-ийг ороод. За ерөнхийдөө бол энэ машин дээр болохоор EGR систем бохирдсон, яндан мэтрэгч бохирдсон, бас яндан бохирдсон. За энэ тестээр болохоор машинд бохирдож болох бүх мэдрэгчүүд гарна шүү. Дээрээс нь бохирдлоо хараа явж боллоо гэсэн үг. За төвчнийхээ бензиний хэвлэлтийг шалгаа явж болж байна. Хурдны тест хийж болж байна. За дашборд гэдэг маань хянах самбар гэсэн үг. За цахилгаан моторын эргэлт, моторын бошгох гүч, за хөрөлтийн шингэний цэс ингээ гарчин. За жоохон хаа зөнгөт моторын эргэлт нь гарч байна. За цахилгаан моторын эргэлт нь ингээ гарчиж байна. За ерөөдөө бол нэг иймэрхүү аппликейшн байгаа. Тэгээ манайхаас